За сайн байцгаана уу. Өнөөдөр бүтсэн өдөр, амралтын өдөр тохиож जैन. Тэгээд манай подкастын ээлжид зочноор Нижүү трейдер оролцож байна. Тэгээд сайн байна уу? Орой минь сайхан амарч байна уу та? Сайн байна уу? Орой минь. За манайх нэг ийм хабын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар байгаа. Тэгээд хоёулаа өнөөдөр болохоор нээлттэй хувийн болон арилжааны асуултууд биенээсээ асуугаад хариулаад явахын. Тэгээд ер нь анхлан суралцж байгаа хүмүүст бас хэрэгтэй зөвлөгөөнүүд бас өгөх байх гэдэг энэ подкастыг хийж байгаа. Зүг. За тэгээд чадхаараа л хариулъя да. За Нижүү маань өөрийгөө эхлээд товчхон танилцуулаад тэгээ хоёулаа эхлэе. За намайг Төмөрбаатарын Тэмүүжин гэдэг. Яг хоо арилжаа хийдэг нэрээр бол Нижүү гэдэг нэрээр бол хүмүүс сайн мэдэх бах. Тэгээд арилжаа гэдэг бол одоо 6 дахь жилдээ орж ийн. Одоо он гараад яг албан ёсоор бол 6 дахь жилдээ. Тэгээд яг итгэвтэй бүр актив өдөр шөнөгүй трейд хийж эхэлсэн цаг хугацаагаа би тоолох дуртай. Тэр нь бол яг 4 жил гэж үздэг. Яг ихний 2 жил бол ерөөхдөө арилжаа сурж байгаа хүмүүс чинь тэгэл янз бүр штэ ажиллаа хийдэг. Full time болтлоо тий. Тэгэхээр би бол яг full time яг компьютераар цэвэр суугаад бол яг 4 жил болж байна. Трейдээ зөвхөн трейдээ гэдэг өөр юм хийхгүйгээр тэгэл эгэлжирийн тэгэл Монгол трейдинг экосистем гайг үүсгэж гэл явж байгаа л нэг залуу байна да. Окей. За Нижүүгээр ойрд сонин ачи ер нь ажил ихтэй байна уу? Ажил ихтэй хийж байгаа юм ихтэй гэл. Хийж байгаа юм ихтэй. Окей. За ер нь анх Нижүүгийн хувьд одоо арилжаа руу яаж яваад орчихв? Би анх юунаас болж орж исэн юм аа. Криптогоос болж орж исэн. Биткойн нас болж орж исэн 2016 онд би биткойн гэж мэддэг байсан ер нь. Хальт мэлт. Хэвээ хальт мөлтөл мэддэг байсан. Тэгэл 17 он дуусаад 18 онд найзтайгаа манай найз нэг трейд хийдэг сургалт байна тийшээ. Эхний удаад өнгөө гэж юм чинь гээл тэгэл тэрэндээ нах очоолаа ийм зүйл байд юм байна гэж мэдээл. Тэгэл яг трейд руу орж исэн та. Анх ер нь эхэлж яхад нь ер нь тийм шантрах янз бүрийн бодлоод төрж исэн үү? Зөндөө штэ. Одоо жишээлбэл ер нь ямар зүйлүүд бодогдож ирсэн бэ? Яг уу шантрахад нэг хэд хэдэн асуудлууд гарч ирдэг нь яг миний талаас бол юу л үүдээ. Гэр бүл эхлээд трейд хийж байгаа гэр бүл хүрээлэл их чухал чамаг энэ зүйлийг үнэн зөв зүйл хийж гэнэ гэдэгт итгээд явах дэмжиж явах хүмүүс их байх хэрэгтэй байх гэж боддیں۔ Тэгэх юм бол ойлгохгүй хүмүүс байх юм бол мэдээж энэ болох шалтгаануудын нэг болж өгнө. За тэгээ үүнээсээ гадна мэдээж мөнгө санхүүгийн асуудал бол орж ирнэ. Одоо юу гэдэг full time суу ярилж байгаас гайгүй ашиг олох юм бол мэдээж хүн болгоны боддог бодлол тэгэл том данс тухайн үед бол том данслт гэдэг үг байл шүү дээ. Тэгээд тухайн үед чинь фандинг платформ нэг амар хөгжөөгүй. Хүмүүс фандинг юмыг өгдөг гэдгийг мэдэхгүй байдаг байсан. Би тэгээд одоо шантрахаа тулсан яг болсон хэрэг зүн одоо мэдэн дээр л дан фул маржин шахдаг байсан л та. Тэгэл тэр чинь нөгөө алтна. Тэгэл нэг ажил хийн нэг ажил хийгээл олсон хэдэн төгрөгөө хурааж байгаа дахиад алтна. Тэгэл таньдаг найз нөхдөөсөө зээлнэ гэл тэгэл яг л нөгөө энэ бүх процессыг бол яг л туулаад явж ирсэн л та. Одоо манай монголчуудын дийлэнхэд бол ийм процессыг бол туулаад явж ирсэн байх гэж би боддог баг. Тэгэхээр ер нь яг шантрахгүй гоё урт хугацаанд явах юм бол мэдээж эхлээд жоохон өөрийн гэсэн хөрөмтлөө үүсгэх хэрэгтэй. Тэгээд дараа нь чамайг дэмждэг, ойлгодог, тийм хүмүүстэй илүү тийм community-тэй нэгдээд хамт байх юм бол илүү хурдан сайжраад мэдэхгүй юмнууд асуугаад явах юм бол илүү хэрэгтэй болов л гэж бодож байна. Ер нь бол одоо шантрна гэхээр одоо за боли одоо энэ бүтэхгүй юм байна, өөр ажил олж хий, мэрэгчлэрээ ажиллаж гэдэг юм уу. Тиймэрхүү бодлууд бол төржил байсан юм те. Тиймэрхүү бодлууд мэдээж байнга л орж ирнэ. Тэр бодол байнга тасарна гэж байхгүй л те. Тиймэрхүү за ер нь трейдинг юмнаас одоо ч гэсэн тийм бодлол орж ирнэ л те. За одоо ер нь би трейд хийх ер нь шаардлага байна уу? Зүгээр л одоо л enough хангалттай шүү дээ. Одоо зүгээр бизнес хийх юм уу те. Тий, өөр би одоо зүгээр ингээд нойргууд л те. Энэ стресс ийм олон юм байж хаар зүгээр одоо зүгээр 50 чил амьдрахад хангалттай хэмжээнд болчлоо гэдэг ч юм уу. Тиймэрхүү бодлууд стэл орж ирсэн хэвээр л байдаг. Ер нь эхний хэдэн жил ер нь Нижүү хасахтай байсан бэ? Тэгээ тэр үедээ дансаар ер нь хідээр цэнэглээд шатаадаг байсан бэ дүн?
би нэг 1000-аас дээшлдэггүй байсан. Тэгэл боломж л тэр юм чинь тэгэл. Аа. Угаасаа цалин манай Монголын цалингийн систем ямар байлээ те. Тэгэл намайг чинь нөгөө юу гэр бүлийнхэн чинь юм трейд гэдэг зүйл юусэн итгэдэггүй. Ийм зүйлээс мөнгө олох боломжтой гэж юусэн боддгоо хүмүүс. Тэгэхээр тийм хүмүүсээс чинь мөнгө зээлнэ гэж бол байхгүй шүү дээ. Тэгэл нэг яг би 10 жилийн найзсаа манай 10 жилийн найзын хүүхэд нэг хадгаламжаа цуцалж надад нэг $4,500 өгч ийсэн. Тэгэл яг тэр мөнгийг би нэг 40,000 тухайн үедээ болгоол. Тэгэл буцаж алтаж мартаал нэлийн пайнтай юм зөндөө болж исэн л та. $40,000 уу? Тий, 4,000 л тэр оройдоо. Тэгээ тухайн үед чинь би нөгөө юу ярилцдаг байсан юм аа? Gold, S&P, oil эдрийг дандаа индексийг ярилцдаг байсан. Тэгээд ковидээс хойш бол ерөнхийдөө индекс эдрээ ярилцж байгаа болсон л та. Ер нь эхний одоо хэдэн жилийн тийм хасах баланстай нэг тийм ашиг. Миний хасах баланс чинь за 3 жил яг 4 дахь жил 3 жил нэг 7 сар маар яг за 4 дахь жил орохтой болж исэн юм уу? 3 жил тий 3 жил гарна л юм байна. Яг тоолоход бол 3 жил нэг хэдэн сартай. Тэгээ хүн нэмгэлгүй орж явах процессоо мэдэхгүй шүү дээ. Яаж би нэмгэлгүй орж ийн гэдэг процесс бол мэддэг байхгүй. Яг арилжаанууд нь арай хуучныгаа бол шатаачихгүй тэгэл ер нь бол олол яваад гэсэн үг юм те. Тий. Тухайн үед одоо гэрийнхэн нь ийм арилжаа хийж ийн гэдээ ер нь чамаа мэддэг байсан уу? Хандлага нь ер нь яаж хүлээж авдаг гэсэн бэ? Тэгээд хандлага нь ерөөсөө манай Монголын хандлага дээр ерөөсөө юу шүү дээ. Покер мөрөйтэй тоглоом ерөөсөө чи бие хөдөлж мөнгө олохгүй бол одоо зүгээр суугаад мөнгө олно гэж ер нь юу вэ гэсэн. Манай ээж авийн бодол байдаг. Тэгэл тийм бодолтой хүмүүсээс ч уус яаж зүгээр хүлээж авах вэ тэгэл. Ер нь дарамт хийхтэй шүү. Шүн орой унтаач гэх мэтчлэн. Тэгвэл нөө шүн арилжаанууд харна мэдээ гарна хүлээх гээд идэг. Тэгэхэд одоо хориглоно ш заяа. Дандаа л ингэ шүн орой суучих юм бүр донтцсон байна. Наад зүйлтэй мөлтэй гэх мэтчлэн юмуд бол маш их орж ирнэ юм. Одоо full time суугаад 4 жил болж байгаа гэсэн тий. Яг. Тий 4 жилийн өмнө яг full time суухтаа ингээд дансаар нэг гайгүй дүнгээр сэргэлээд эхэлсэн үү? Эсвэл ингээд зүгээр бас явцын дундаа зүгээр яг сууя гэж хэлсэн үү? Энэ full time суух нь их сонирхолтой. Яг яаж 100% шийдсэн бэ гэхээр ийм болж ирсэн. За анх FTMO-г нэрээ манай Монголд ямар ч хүн мэддэггүй байлаа. Одоо энэ платформыг 20 онд шүү дээ. Тэр чинь 20 онд бол ямар ч хүн мэддэггүй. Тэгээд мэддэг нэг нь ч мөнгө ингээд их хэмжээнд татсан тийм хүн байхгүй юу? Ерөөсөө. Тэгээд итгэл байхгүй тий. Итгэл байхгүй. Үнэхээр л 100 удаа. Тэгээд би чинь тэнд чинь нэг дансаа нэг 7 одоо фандинаас трейд хийх депо их мөнгөөсөө за фандинаас авъя гэдэг. 6 удаа би шатаад ерөөхдөө бол нэг юм итгэл үнэмшлэхүү юм болчихж байгаа байхгүй. За энэ зүйлийг эхэндээ давж байгаа. Тэгэл дөрмийн уншаагүй болол дөрмийнхаа нэг хэдхэн доллароос болж фейлж байгаа. Тэгэл ингээл маш олон шаттайгаар ингээл 7 шаталдаг бол үтсэн л дээ. Зарим нэг нь пассет нэг нь аваад пассет 2 дээр унах, зарим нь хоёулангийн давчаад рил дээрээ унах те. Ерөнхийдөө нэг юмрхүү. Тэгж яагаад би нэг $40,000 татсан. Пандас. Тэгээд 7 дахь дээр хамаг одоо дөрөм журам бүх юм мэддэг болцсон тэгээд. За тэгээд $40,000 татаад би шууд видео хийгээд Telegram дээр тухайн үед нэг трейдинг бас community-тэй нөгөө эдтэй бас мэдэж сурсан юмнуудаа хэлээ явчихдаг. Тэгээд за ийм зүйл бол боломжтой юм байна. Үнэхээр ороод ирдэг зүйл юм байна. Тэгээд за одоо ер нь бол ингээд full time суух цаг одоо болсон байна л гэж итгэдэг юмшлээ авсан да. Зөв. Одоо би нөгөө өмнөх авах алдгууд дээр сонсч ирсэн подкастаас сонсоход мөнгөчин трейдерийн одоо дагаад ер нь бол шав ороод цуг мот дээр ер нь арилж яадаг байсан гэсэн шүү дээ. Тийм. Тэгсэн чи би стил хасахтай л явдаг байсан. Тухайн үед бол хасахтай байсан юм тийм. Тухайн үед тийм. Би мөнгөчин ерөөсөө юу штэ. Бид хоёр чинь за манай мөнгөчин энэ яг бид хоёр ах トゥ хоёрын харилцаа талтай багш шав гэхээс илүүтэйгээр яг ах トゥ байдаг. Тэгэхээр би ерөөсөө тэр хүнээс мөнгө төөрөггүйдгүү. Ерөөсөө одоо юу гэдэг миний эрүүл насыг та цэнэглээд өгөөч тэдээр гэдэг нэг тийм асуухаар нэг юм юу айцтай ч гэдэм юм те. Төвөг утахгүй те. Тий тэр хүн төвөг утахгүй би зүгээр чимээгүй суралцаад явж явах юмсан гэсэн бодолтой болох. Тэгэл мэдээж цалин бол өвөн цалингаасаа ингээл өөрөө чадхаараа л депо хийн штэ. Тэгэл алтан оноо ингээл явдаг байсан. Тэгэл хаяада мэдээж хажууд хүн арилжаанд
тэлж байгаа болохоор тэрийг дагаж орохдоо лотын их ороо шатаадаг ч гэдэм үү те. Тиймэрхүү нь бол зөндөө. Тэгэл өөрөө илүү хичээсээр гаал тэгэл мэдхгүй юмнуудаа асуусаар гаал ерөөдөө илүү сайжирсан гэж би боддоо шүү дээ. Тэрнээс тэр хүнээс мөнгө аваад харилж агаад одоо өдий зэгтэй явж байгаа гэж тийм бол огт байхгүй тий. Хэр удаа ер нь хажууд нь цуг явж ирсэн юм? Одоо яг гэж 19 оноос хойш явж шүү дээ. Тасрахгүй. 5 жил явж. Тэгээ би чинь 17 онд мэдээд 17 оны чинь төгсгөл нь мэдээд 18 онд чинь Big Four гэсэн байна гэдгийг мэдсэн байхгүй. Тэгээ тухайн үед ч яг Могул гарч илаа. Би Могулд суудаг байсан. За тэгээд Могул чинь нэг фейл болоод дампуураад боо юм болцсон. Монгол ч нөгөө нэг айгүй хүмүүсээс хөрөнгө оруулалт аваад дампуурч тийм тэр чинь 18 онд Монгол ч нэгдсэн байсан. Тэгээд сургалт өнгөө хийдэг. Тэгээд тэнд нь очиж сууж моодог байсан. Тэгээд би за нэг мөнгө төгрөг олох хэрэгтэй юм байна гэд 19 оны 100 нухаа би Солонгос явж исэн. Солонгос яваад ажил хийгээд нэг хитэн төгрөг хураацсан. Тэгээ байжсэн чинь мөнгө жаахыг би мэддэг. Тэгээ яг хөтэ мөнгө жаахлаа нэг Солонгос тодорхой хэмжээнд нэг мөнгө хураацсан. Тэгээ Америкийн визтэй болохоор би шууд за би Америк энэ яг арилжаа хийдэг нутаглуу нь явах юм бол би сурах хэрэгтэй юм байна гэсэн нэг тийм бодолтой. Тэгэл би бол өөрөө мессеж өчөөл за ингээд тэгээд одоо арилжаа сурмаар байна гэл. Тэгэл яг 19 оноос хойш бичээл тэгэл одоо өдий болтол хамт байгаа шүү дээ. Ер нь гэхдээ сонсож байхад бол айгүй тийм бас азтай юмнууд зөндөө байсан юм билээ те. Ер нь нөгөө нэг мөнгөчин трейдерийн багш нь танай багш магштай таарч. Тийм. Нөгөө бүтээл чи нэг багшийн хоёр шав баггүй юу? Тийм гэсэн. Тийм. Тэгэл яг хуу цагаан сар мараар ингээд уулздаг, таньдаг, ах үйдэг, амар л гоё ах битүү брэнд болсон те. Ганган яг юу хийдэг нь мэддэггүй. Тухайн үед бол үнэхээр л тийм нэг бацаа нэг амар л күчигийн тэлээ билеттэй нэг амар л гангаах гоё мишүүн ундаг. Юу хийдэм болоо гэдэг л тийм л нэг ойлголттой яаж ийм шиг ингэж болох вэ гэсэн. Тэнгүүт нэг хаяа нэг стори дээр нэм трейд хийдэг хөхгүй. Тэгэл ер нь л трейд хийдэг ах юм байна гэл. Тэгэл яг дагдаг болцсон мэдчихсэн. Тэгэл нэг Солонгос тодорхой хэмжээнд мөнгө төгрөг цуглуулсан. Нөгөөтгөрөө арилжаа сори гэсэн амбицтай нэг бацаан юм бичихгүй юу та. Даалын талын нэр инээтрээ гэл. Зөв. Одоо ер нь та хоёр арилжааныхаа санал бодлыг хоорондоо хэрэг хуваалцдаг вэ? Одоо бид хоёр арилжааны саналыг ер нь ярилцсанаа. Тэгээд би нөгөө юунаас хойш тэр тухайн үед нөгөө full march нэлээд шахдаг байсан. Тэгээд одоо ч яг full march-ийн арилжаа нэлээд хүмүүс дэлгэрээлээ л та нэг $10 $100 депог гал full march шахах бахна гэд. Тэр чинь угаасаа л нэг байдаг зүйл واخгүй зах зээл дээр угаасаа л байдаг байсан зүйл. Одоо л зүгээр жоохон хайплаад тах шүү. Тэгэл би чинь тэрнээс хойш нөгөө index oil лидерлүүд анда gold зэрэг ордог байжгаад болцсон. Тэгээ би ерөнхийдөө пэрийг мөнгө жахсын ерөөсө тоодгүй юм пэр ихгүй. Ерөөсө пэрүүдийг тоож харддаг. Тийм яг тухайд чинь 19 онд мөнгөчин трейдер чинь лайв трейдерээ заавал тийм. Тэгээд пэрийг ерөөсө пэрээсээ нэг хитгэн XXUSD-тэй хослуудыг бол авдаг. Тэгэл өөр JPY-тэй pound JPY эдрийг л хардаг. Өөр нэг юм харддаг юм чи. Тэнгүүт нь за ерөнхийдөө би пэрийг илүү сайн мэддэг. Пэрийг авчих юм бол одоо нэгсэндээ шифүгийн нөгөө хардггүй өөр үнцгүүдийг би хараад тэнд арилжаа хийх юм бол ингээд тусдаа юм дээр арилжаа хийх юм бол одоо үзэл бодол ингээд зүрхгүй. Жишээ нь хаяада би голдыг шорт харсан байхад шифү лонг харчаад надад би тэрэн дээр энтри нэхэд юм ихтгэл тутмаг болчихдоггүй шууд. Одоо тий 1000 өөрхөн дагуу явна гэж бодож ирсэн ч мэдээч миний тэр арилжааг зааж байгаа менталж байгаа хүн чинь лонг хараад тахад би яаж тэнд шорт балцсан сууж явах хэрэгтэй тий. Тийм нэг юм зөрчлөөд исэн болохоор за яшиг би зүгээр пэрийн дагнаа явчих юм бол ямар нэг юм зөрчил байхгүй юм байна. Тэгээд давхар фундаментал мэдээ техник мэдээнүүд одоо их уншаадах шаардлага байхгүй юм байна. Илүү одоо сэтгэл зүйд амар юм байна гэдэг үүднээсээ. Тэгэл ерөөхдөө би пэрийг сонгос тийм шийдвэр гаргаснаас хойш би ер нь бас ихтэй трейдер болсон гэж хэлэхэд буруудахгүй шүү. Одоо ер нь ашигтай болох хүртлээр одоо ингээл маш олон аргачлалыг дуршаал бактест тэгэл ингээд явж байгаа шүү дээ. Тэгвэл одоо ер нь хэрэг хугацааг ашигтай болох хүртлээр зөвхөн нөгөө аргачлал хайхад зарцуулсан бэ? Одоо бодохоор. За юу одоо би яг энэ 2022 он гэж хэлвэл зүгээр. 2022 оноос хойш бол энэ forex trade арилжаа хийдэг тэр жигтэй шинээрээ шинжлэгдсэн гэж би ерөнхийдөө бол хэлнэ. Ялангуяа Монголд бол тэр жигтэй одоо энэ олон арга барил бол яг үндэ байдгүй.
18 онд 19 онд ийм арга барилууд байхгүй. Би эсвэл мэдэхгүй байсан үгүй ч мэдэхгүй. Тийм ярьдаг хүмүүс цөөхөн байсан Тий, одоо энэ бага арга байгаа шүү дээ. Одоо л нэрлээд ихэд зөндөө аргууд байгаа. Тий. Тэгээд ийм аргууд байхгүй. Ийм аргууд байхгүй юм чи мэдээж би энэ аргуудыг ашиглаж байх тест хийнэ гэж угаасаа байхгүй. Тэгэхээр тухайн үед сурсан зүйлээ ашиглаад яаж арилжаанд ашигтай хийх үл гэдгээрээ би хандж байгаа хөө. Тэрээс би ямар нэг арга барилж болж ерөөсөө тестэлж үзэж байгаагүй. Одоо яг анхаас сурсан юм аа л анхаас сурсан юм аа л яаж perfect ашиглах уу? Би одоо яаж support resistance-ыг үнэхээр сайн олдог болох уу? Гэл яг тиймэрхүү байдлаараа л ямархуу candle-ууд гаруул одоо ханш яаж явд юм байна гэдэг тэр тал дээр нь л илүү анхаардаг болохоос ш. Янз бүрийн арга барил турш үзэг угаасаа ч турш үзэх юм турш үзгээр бол арга байдгүйс. Тэгэл энэ ковидоос хойш чинь энэ gold чи ингэж аймаг өдөрт 200 300 pips хөдөлдөггүй байсан тухайн үедээ. Алт чи 1100 1200 байж хат бол voilын бол ерөнхийдөө өдөртөө нэг 100-аас 200 max та хөдөлждөг нэг гайгүй. Арилж яхад гайгүй байдаг байсан. Тэгсэн чинь одоо бол тэгээд энэ индекс үчин бүр замбраага яг тийм энэ ковидоос хойшохгүй эн чинь дайн дайж ингээд ер нь энэ ковидоос хойш юмнууд чи амар онж өсдөг болсон. Ялангуяа индекс үчин фундаментал мэдээнүүд маш их нөлөөлдөг болсон болохоор би бол ерөөсөө альчих. Тэг угаасаа тэр жигтэй за өмнөхөрөө л сурсан арга барилаар л явъя, ингэж явъя гэж явцсан болохоор. Янз бүрийн арга барилыг туршиж үзэж байгаагүй. За тэгээд энгийн support resistance одоо candle-уудаа би чи нөгөө янз бүрийн индикатор бол туршиж үзчихсэн. Одоо энэ market-ийн RSI бахан л индикаторууд moving average зэрэг бол бүгдийн тухайд туршиж үзчихсэн. Тэгээд тэр арга барилууд бол энэ ковидоос хойш бол надад ерөөсөө үйлчлэхэ болцсон юм шиг санагдаад тэгээд биний хамгийн их яг эд back test хийсэн үе чи ерөөсөө ковид үе ихгүй. Ковид үе чинь за тэгэл тухайн нөхцөл хүн болгоно л гэр орондоо янз бүрийн юм хийдэг байсан баг. Тэгээд би чи яг тухайн үед яг ганцаархан амьдэрдэг ковид үед ганцаархан амьдэрдэг байсан. Тэгээд ерөөсөө л өдөр шөнөгүй back test. Ерөөсөө чарт өдөр шөнөгүй. Би одоо бүх 18 оноос хойш миний одоо толгой чэйжэр 18 оноос хойш би баг 40-од pair за тэгээд индексүүдийг би баг бүх хөдөлгөөнийг одоо чэйжэрээ мэднэ. Ханш яаж хөдөлсөн гэдгийг. Тэгэхээр тийм хэмжээнд яг back test тасралтгүй олон сар хийсэн л гэсэн үг л дээ. Зөв. Тэгэхээр ер нь бол айгүй зүг замаар л явсан юм байна л да. Би бол одоо аргачлал хайх гэж бол одоо энэ аргачлал нь ажиллахгүй нэгэл маркет руу chase хийгээл тэгэл дахиад нэг аргачлал судлаа л яг нэг аргачлалаа тэгж perfect болгож судалж модлох тэр тал дээр айгүй цаг хугацаа алдсан байдаг байхгүй. Харин тийм байх тий нэгжүүгээс тэгсэн болоо яасан бол гэж бас бодож илаа. За дараагийн асуулт нь болохоор day trade талдаа гэж явах уу одоо swing гэж явах уу нэгжүүгийн аргачлал нь. За энэ хүн болгон day swing scalp гэсэн гурван арга за дөрөвдөх нь бол position буюу урт маш position чинь доор хаяж 3 сар 6 сар барьдаг арилжаануудыг хэлнэ шүү дээ. Бүр масрах урт хугацаанд тэгээд swing гэж явагдана. Тэгээд ерөнхийдөө мэдээж ямар ч хүн анх трейд хийж сурж байгаа хүн бол ямар ч хүн scalp арилжаа бол хийж сурдаг юм шиг байгаа. Хурдан үр дүн мэдэрх гээл те. Тийм хурдан үр дүн гэж мэдэрх гээл. Газ индексээр орж яарж ордог ч гэдэм үү. Янз бүрийн арилжаан дээр gas position их гэж ашиг олохгүй бол тэр хүн болгон scalp бол сурдаг бах. Тэгээд тэр нь ч угаасаа хэрэгтэй хаа энэ минийх биш гэдгийг мэдсэн зүгээрх. За тэгээд days swing руу шилжих зарчим бол ерөөсөө анханасаа swing байгаагүй. Би чинь scalp байсан, full margin шахдаг байсан. За тэгж яагаад pair-үүд рүү ороод day trade хийдэг болсон. Day trade нь буюу яг миний day trade бол ажлын одоо зах зээл маркет нэгдснээс хойш нэгдэх өдрөөс 5 дахь өдөр зах зээл хаагдах хүртэл бол одоо яг 5 дахь өдөр ашигтай ч байна уу, алдагдaltaй ч байна уу ерөөхдөө close-д хийдэг тийм зарчимтай. Тэгээд тий хоноохгүй. Яагаад гэвэл өмнө нь бол асар их би хонуулдаг байсан. Үүнээс юу сусаж мэдэж авсан бэхээр нэгтгэхэд би амралтын өдөр дэлхий яаж ч болох юм бэ? Дайж болчих болох юм байна те. Үүнтэй холбоотой янз бүрийн gap-ууд ч гарах боломжтой юм байна. Тэгэхээр би gap-уудыг дэсгэр хэмжээнд би данстай өмнө үү? Биш. Би боломжгүй юм. Янз бүрийн gap гараад ирдэг. Яг нь миний одоо орсон зүглөө гарчвал сайн л да. Гэхдээ янз бүр байж болох. Тийм болохоор ерөнхийдөө 5 дахь өдөр айл болох position их нээхгүй. Хэрвээ нээлттэй position бол ерөнхийдөө бариад close тэгэл break even хийгээл арилж байгаа айл болох safety байх гэж үздэг байсан. Тэгээд одоо болохоор би ерөнхийдөө мэдээж хүн чинь тэгээд нөгөө trade тэгэл ашигаа гайгүй олоод эхлэнгүүт аль болох
свинглүүл шилждэг. Одоо ерөнхийдөө урт хугацаанд өсөх юм байна гэдгээ мэдчихэв. За тэгээд дундах нэг уналт stop loss хаант мант явагдана. Тэрийг бол нэг тоохгүй ерөнхийдөө трендээ дагаал open position хийгээд барьцдаг. Тэгээд сая 22 оноос хойш бол дансны арга барил гэдэг арга барилтай явж байгаа. Тэгэхээр day хийхдээ тусдаа данстай, swing хийхдээ тусдаа данстай мэдэн дээр full margin шахдаг. Тусдаа дансуудтай болгож явцсан гэсэн үг. Тэгэхээр ерөөхдөө 3 арга барилыг гурванлыг нь ашигладаг. Гэхдээ хамгийн ашигтай явж байгаа арга нь бол мэдээж swing. Яагаад гэх юм бол илүү рискээ багаар боддог. Тэгээ урт хугацаанд трендийн дагуу орчдөг болохоор нэх одоо энэ яаж ийна гэд санаа зовоодох юм байхгүй. Day trade-ийн дансыг болохоор тухайн үед day trade-д ашиглаад одоо 5 дахь өдөр болгон таталтай гээд хэрэглээндээ өвдөх ч гэдэм үү. За тэгээд одоо CPI, FOMC гэсэн том мэдээнүүдтэй үед бол мэдээ шууд $5,000, $1,000, $5,000-аас дотогш доллар all бэлтжиж байгаа шууд all in хийгдэх жишээ нэ тий. Би жишээ нөгөө сая YouTube Instagram дээр нэг live хийж аваад $1,000-ыг $20,000 болгосон шүү дээ. CPI мэдэн дээр шууд all in хийгээд гэх мэтчлээ яг уу тэгээ нөгөө all in данс нь одоо $20,000 болчих юм бол чинь $19,000-ын үндсэн swing данс руугаа хийгээл буцаал $1,000-ын мэдээндээ бэлдээд хайчдаг ч гэдэм үү тий. Тэгээ тэндээсээ ерөнхийдөө нэг мэдэн дээр all in хийхдээ бол нэг ашиг олно олохгүй гэж нэг боддгоо яагаад гэвэл тэрийг бэл хийж аль хэдийн депо ихтэй за алдсан даа л гэж эрсдлийн тооцож байгаа болохоор ерөнхийдөө бол нэг санаа зовхгүй болждаг. Тэр бас нөгөө нэг swing энэ чинь бас нөгөө мөнгөтэй бас холбоотой байгаа юм шиг байна тий. Тий, угаасаа мөнгөтэй болохоор. Тий, том данстай болохоор swing хийхээс өөр аргагүй болчдөг. Ер нь бол аргагүй болчдөг. Яг тэгвэл нөгөө байнга жижиг юм дээр stop loss охиулчихаар зүгээр л open position-уудаа нэмэл унангууд нь баялал дээшингүүт нь short-о нэмэл боллоо. Тэгэл тэр чинь хизээ нэгэн цагт бол заавал унах нь бол хөөхгүй. Энэ бол зах зээлийн хууль. Хизээ нэгэн цагт бол pullback заавал орж ирнэ. Тэр нь хизээвэл цаг хугацааг л мэдэж чадахгүй асуудал байна. Зөв. Одоо юу гэдэг хүнээс ер нь ямар нэг тийм хөрөнгө оруулалт авах ч юм уу, зээлэт ч юм уу тийм алдчихсан тийм түүх байдгүй. Байлгүй явах те. Яг мөнгөөр нь хөрөнгө оруулалт гэж авах тий. Би тэгтээ аль болох хоёр дотны нөгөө хамаатан садан их чах гэдэг ч юм уу тийм хүмүүс тухайн үед авдаг байсан. Тэгэл тэр чинь их хөрхи явахгүй шүү дээ. Тэгэл нэг амар аваад цоцотлоо хэдэн зуун саяар нь мэдээж хүн надад итгээл хөрөнгө оруулалт хийдэг хүн байхгүй. Тэгэл нэг $5,000, $10,000, макс $10,000. Би ер нь бол ихчээсээ л авч ирсэн $10,000 бол. Тэрнээс би аль болох нөгөө юунаас хөрөнгө оруулалтын хэмжээгээр ер нь авахаас татгалздаг. Яагаад гэвэл миний дээр бол мөнгө чин шиф менторлж байгаа. Тэгээд энийг бол асар их эсэргүүцдэг. Тэгээд үнтэй ч холбоотой их хэмжээний хөрөнгө оруулалт авчаад тэр могул гэдэг газар чинь фейлдсэн. Тэгээ нүдэн дээр ингээд нэг газар фейлдээд дампуураад байхгүй болсныг би өөрөө тод жишээгээр хардсан хүн чинь тийм алдааг тавтахгүй. Тэгээд хоёрт тэрнээс ч өмнө Нико гэж залуу байдаг гэсэн тэр чинь бас л манай 10 жилийн багштай холбоотой. 10 жилийн багштай холбоотой байхгүй юу тэр хүн. Тэгэхээр би хоёр ийм бодит факт мэднэ, хоёлаа фейлдсэн факт мэднэ. Тэгэхээр аль болох энэ фактыг би тавтаж болохгүй л гэсэн бодолтой болохоор ерөөсөө хүн амьтантай тэр юуны тал дээр бол маш хатуу. Мөнгө надад өөхөх арилж. Одоо бол надад бол асар их тэмээсчүүд ирдэг. Тийм баг. Тийм. Тэгээ тэндийг бол одоо л бидэх шаардлагагүй болсон. Одоо л би үүдний хүнээс $10,000 аваад тэрийг өсгөөл буцаж өгөндөө ерөөс тийм байхгүй. Яг хөө мэдээж ойр дотныхоо таньж мэддэг сайн ах トゥ найз нөхдийнхөө юмнуудыг бол тэгээд өгчдөг. Тэрнээс биш өөр хүн амьтанд бол тийм урт хугацаанд бол ерөөс явах маш дурггүй гэсэн. Зөв. Тэгээд тухайн үед тэр Нико ч гарч ирэхдээ яг хүмүүс яг юу хийгээд мөнгө өсгöd байгааг нь бас жоохон мэддэггүй байсан баг тий. Би бол мэддэггүй байсан. Яг сонин минутанд $1,000 олж үзүүлээ мүцүүлээ гээл нэг тэгэл нэг баахан тэл мэдгүй тэрийг би яг тухайн үед ч би ч бас ойлгодгүй л байсан юм. What the fuck гэдэг юм болоо л гэсэн бодлоо. Ямар ч улбар шарангийн нэг хоёр машинтай тэгэл явж идэг санагдаж байна. За дараагийн асуулт нь болохоор одоо яг энэ нижүүгийн одоо энэ ашиглаж байгаа аргачлалаар хийхэд win rate нь хэдэн хувьтай байна? За ерөнхийдөө яг миний аргачлалыг хийх юм бол ерөөсөө хоёрхан л 50% л гэсэн магадaltaй. Энэ нь юу вэ гэхээр $100 данс байлаа гэхэд чи одоо миний гаргаж ирсэн энэ арга барил дээр $50 all in хийлээ. Алдлаа. Дараагийн 50 дээр чи заавал олноо. Тэгэхээр одоо хоёр арилжаа нээх юм бол чиний нэгчин бол заавал явна гэсэн үндсэл дээр
Би бол тэгтээ. Гол нь тэрийг яг хүмүүс үнэхээр одоо candle sitter-элт тэр юмнууд нь үнэхээр нөхцөлд нь зөв бүрдсэн байна уу үгүйгээс хамаар. Үнэхээр зөв бүрдсэн бол тэр бол 100% явна. Хизээж зөрөхгүй. Гол нь яг тэр нөхцөл 100% бүрдсэн үгүйг бол хүмүүс сайн мэдж ийн үгүй юу гэдэг асуудал байна. Жишээ нь би одоо юун дээр зөвхөн өөрийнхөө арга барилыг ашиглаад зөвхөн намайг дагаад тэр Motfund-ийн данс байгаа шүү дээ. Motfund дөнгөж гараад трейдерүүд тухайд партнер болсон трейдер болгонуудад данс өгсөн юм. За тэгээд энэ дансыг даваад та нар тийм контент хийгээрэй. Тэгээд тэрийг би зөвхөн өөрийнхөө арга барилаар даваад real данс аваад сар арилжаа хийгээд тэгээд ашиг татчих байгаа видео YouTube дээр байгаа. Нөгөө 15,000 лөө тий. Тэгээд 15, 36, 57, 83 гэж бидний 7 хэдэн удаа 7 удаа татлаа бараг. Тэгэхэд нэрээ win rate нэг 50% байсан шүү дээ. Тий. Тэгэхэд минийх яг нэг 50% байсан байхгүй юу? Тэгэхээр ер нь win rate хэдэн ч хувьтай гэж болно. Одоо жишээ нь манай энэ hub дээр сууж байгаа залгын win rate нь 30%тэй. Гэхдээ аль хэдийн ашига сар болохоор татаал яваад идэг. Ер нь хоёрыг харьцах нэгтэй risk reward-оор ороход 33%тэй байхад ашигтай байдаг. Тий. Тэгэхээр ерөнхийдөө win rate гэхээсээ илүүтэйгээр яг нөхцөл бүрдсэн л байх юм бол битээ яг ордог латороо ороод рискэ барайл явж байхад ашиг орж олох нь тодорхой байхгүй юу? Шунахгүйгээр тэр яг нөгөө нөхцлүүдэд дагаад өөрийнхөө дүрмдээ захирагдаад хүмүүс явах юм бол ууг нь бол фандын данс гэдэг чинь бол амар easy байхгүй ууг нь бол. Харин хүмүүс тэрийг бас сайн ойлгож өгөхгүй. Одоо манай дээр нэг 35% суудгийн. Тэгээд ер нь бол ингээд win rate бол нэг чухал биш ээ. За арилжааныхаа та дүрмийг баримтлаад ингээ явах юм бол болноо гэхэд тэгэхээр яг тийм 100% ажилтдаг аргачлал хайгаал одоо ингээл бас л миний гаргадаг алдаг аргаал дороо хий иргээд байгаа байхгүй. Харин 100% арга барил байхгүй гэдэг бол би бол дандаа хэлдэг. Ямар ч тийм арга бол байхгүй. Зүгээр нөхцөл нь бүрдээд яг яах юм бол тэр бол 100% явнаа. Гэхдээ тэр нөхцөл яаж бүрдэх тэр хүн өөр яаж зах зээлийг мэдэрж байгаа нь асар их чухал байхгүй юу? Тэр би мэдээж тэр хүний оронд ороод нүдээр нь хараад тэхээр нь сэтгээд чадахгүйгаас л хойш аль болох тэр хүнд бүх талаас нь за энэ юм эрсдэлтэй шүү гэдэг анханасаа ойлгуулчих юм бол их зүгээр хэл гэж боддог. Бас нэг арилжаан дээр сетап гэхээс илүүтэй бас нэг тийм мэдрэмжний асуудал бас байгаад байгаа юм л та тий. Ер нь за энэ дээр ингээ баг одоо хаачхад болно доо гэд хаачхаар ер нь нөгөөх нь хэмжээ анаа унтсан байдаг ч юм уу тий. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүдийг хүмүүс мэдрэхгүй яг мэдрэмжийн суугаагүй байгаа болохоор л одоо би ингээд алдаад байгаа юм болоо л гэж бас бодоод идэв. Тэгээ арилжааныхын төлөвлөгөөнийхэн дагуу биш л л та. Жишээ нь одоо би ч одоо live market overview эдрийг зогсохгүй хийгээд одоо 2 жил 3 дахь жилдээ орж байгаа хгүй бүр. YouTube дээр хийгээд те. Тийм YouTube дээр хийгээд. Тэрнээс өмнө private хийдэг байсан. Би мот дээр нөгөө idea бичээд оруулдаг байлаа анханасаа. Тэгэхээр тэндээс одоо хүмүүс яг юу сурч хүсэж аваасаа гэдэг миний гол зорилго бол за ханш өсөж болно. Өсөөд энэ цэг дээрээс би одоо хэлдэг хөө. Энэ цэг дээр ирээд нэг цагийн time frame зүү татдаг ч юм уу. Doji candle гарах, иймэрхүү юмнууд гарах юм бол эндээсээ stop loss-ыг дээш нь тавиад дахиж дээрээсээ нэмж entry хийн шүү. За тэгээд унж ирсэн тохиолдолд доор байгаа entry-гээ close тэгээд дээдлэх хайрлцаг break even хийдэр хийгэрэг ч гэдэг юм. Дандаа юм төлөвлөгөөнүүдээ ярьдаг. Тэгэхгүй бол би төлөвлөгөөнүүдээ ярихгүй бол хүмүүс дагаж ордог. Stop loss би ингээ за энэ ч үгээд хэлээд би хаяад чинь нөгөө уцаа харахгүй ч юм унцчих үе байна штэ. Янз бүрийн тохиолдол гарч ирнэ. Тэнгүүт яг нөгөөдгөд stop loss зохиулчихгүй би тэн дээр нь эсрэгээрээ entry нэмсэн ч байх жишээ нэ тий. Яг тэнгүүт яаж кэрж байгааг мэдэхгүй л дээ. Тий. Унж орж ирээ би доотлоо ашигтай нь хаагаад дээдлээсээ мэдээж орсон юм чинь доошлонгод ашигтаа орно ш. Тэнгүүт доотлоо хаагаад чичж байгаа шүү дээ тий. Тэгчихэж байгаа. Тэнгүүт би тэр төлөвлөгөөгөө хүнд ингээд яриад ойлгуулахгүй бол тэр хүн зөвхөн миний сигналыг дахиад 100 амжилттай явна гэж угаасаа байхгүй байхгүй. Тэгэхээр ямар үед би одоо гарах уу? Ямар үед би break even хийх хэвтэй? Би ямар үед тал ашиг авч явах хэвтэй? Ямар үед би эсрэгээр өндөр дотор орох хэвтэй те? Хаяада нэг үнэхээр гоё харагдсан юмнууд бүрдэн ш. Тэр үед жоохон риск нэмээд ордог ч гэдэм үү те? Тэрийг яг 100 мэдрэмж арилжааны төлөвлөгөө өртөл угаасаа баригдчихж байгаа зүйл те. Харин тийм сигнал өгж байгаа одоо Telegram зөндөөл тийм группүүд байна. Тэгээ ер нь бол яг тухайн хүний сигналаар ашиг хийнэ гэж бол байхгүй гэж бас би бол хэлдэг. Тэгээд
одоо сайн нийжүүгийн хэлдгээр яг гарч байгаа орж байгаа бүх юмаа л хэлэхгүй бол дунд нь одоо тухайн арилжаа чинь 9 шидим хийгээд кэрлээд гарахын гаргаад авахын аваад явчихж байгаа гэсэн үг. За ер нь анх эхэлж байгаа тэгээд мөнгө санхүүгийн хувьд бас боломж тааруу байгаа тийм хүмүүст хандаж зөвлөгөө хэлэхэд ер нь баг рил дансаар явсан дээр үү эсвэл фанд аваад яв гэж хэлэх үү? Би аль хэлний бити хийх гэж хэл. Тэгэхээр яаж явах гэсэн үг? Баг тест хий. Зүгээр л зах зээлийг нүдээ тасга. Ойлго. Зүгээр л хар. Одоо хүн юу гэдэг нэг юм ингээд нэг бөөрхий бөмбөгийг ингээд манай 10 жилийн багш хэлдэг байсан. Нэг талаас нь ингээд нэг бөмбөгийг ингээд чамд яг урдаас нь бариад чи ингээд тэрийг ингээд ширтэл хараад ах юм бол чи ингээд толгоондоо тэр бөмбөгийг бол өөр ингээд бүтэн 360-аар нь хараад төсөөлж чаднаа. Тэгэхээр чи энэ бөмбөгийг бол ингээд яг чамлуу харсан өнцгийг биш чи ингээд хоёр талах өнцгийг харна, цаадах өнцгийг чи толгоодоо төсөөлж харж чадна гэдэг хэвгүй юу? Тэгээ би энд ч амар юмд итгэдэг. Тэгэхээр зах зээлийг ерөөсө хараад мэдрэх нь амар чухал. Би нэг трейдинг зоонд орох гэж яриад дээ. Одоо өдөр шингүүд чартыг харж агаад бүх тайм фреймүүдийг тэр үнийг мэдэрдэг байхгүй. Энэ одоо унах гээд байгаа юм байна. Энэ одоо өсөх гээд байгаа юм. Тэрийг мэдэрдэг хэмжээнд болтлоо хар. Тэгээд нэмэлтээр мэдээж трейдинг сэтгэл зүйтэй холбоотой маш их номнуудыг унших хэрэгтэй. Тэгээд мэдээж маш олон үн төлбөргүй сургалтууд байгаа болцсон. Тэгэхээр тэр шуурнуудыг үүсээд аль болохын мэдлэгээ зузаатгаад тэгээд дан мэдлэг зузаантай хүн байж болно. Гэхдээ одоо яг дадлаг буюу яг бодит трейдинг нөхцөлд оронгууд нөгөө чинь паниктах асуудал ч юм уу яг тэр уншсныхын номныхын дагуу явдггүй зүйлүүд асар их болдог. Тэгэхээр тийм юм болохын тулд энэ дээрээ нүдээ тасгаад сэтгэл зүгээ тасгаад байж хэрэгтэй байхгүй. Тэгээ демо дансаар хүмүүс арилж гэдэг тийм демо дансан дээр арилжахаар хүмүүсийн нөгөө юунууд нь юу гэдэг. Энэ жинхэнэ мөнгө биш болохоор сэтгэл зүй тогтохгүй энэ болоод угаасаа л тийм тэр онд жижигхэн мөнгөөр чамайг депо гэдээ арилжчихъя гэдэг. Гэхдээ тэр жижиг мөнгө ч гэсэн тэр хүний хувьд бол хөдөлмөрлөд олсон мөнгө л гэхгүй. Тэгэхээр тэрийгээ заавал жижиг гэж голж алдаж яах юм бэ? Зүгээр тэр жижиг гэж хийгээд алдах гээд байгаа мөнгөө бол яачих л та. За би арилж байгаа сайн сураад хийн гэж зүгээр цан ийм тусдаа өөр нэг банкн дээр данс үсгээд тийшээгаа депо хийгээд тэр мөнгөө зүгээр их болох гэж хичээлтэй 5,000 10,000 доллар болох гэж арилжаа хий гэдэг лугаа төвлөрөөд тэр болтлоо суралцах ч хийдэм үү те. Ерөөсөө Монголд тийм харагддаг. Би жишээ нь гадаадад очоод зарим нэг найзтайгаа юм ярин арилжаа сонирхдаг хүмүүс бол дийлэх нь шууд мөнгөнд нүгээр депо хийхээс ер нь бол бүгд татгалзаад ажил хийж байгаасаа ч юм тодорхой хэмжээний юм хөрөмтөл өдр үүсгээд тэгээд юмудаа сайн мэдснийхэн дараа трейд руу орох ч юм уу сонирх тиймэрхүү юмудаа гаргаж ирж байгаа байхгүй юу. Мэдээж гадаадын оронд тийм ч авч байгаа цалин өндөр бусад нөхцөл байдал нь хамаагүй давуу боломжтой ч гэсэн тэд нар тодорхой хэмжээнд сейфти зан гаргаад ингээд хөрөмтөл үүсгээд арилжаандаа бэлдээд юм сураад ингээд явж байгаа байхгүй. Тэгэхгүй шууд очир зүгөө нэг хадгаламжийн хэдэн төгрөгийг хийдэг, хүнээс зээлдэг, цалингийн лизинг авдаг, юу гэдэг зээл авдаг, ингээд арилжаа хийдэг. Ингээд ер нь бол явахгүй л дээ. Тэгээд эсвэл фандиндаас маш олныг авдаг, 10-20-ыг аваа шатаачдаг, ашигч олсон юм байхгүй, яасан ч юм байхгүй, стресстэй бухимдаад тэгээд форекс гэдэг зүйл бол худлаа юм байна. Энэ зүйл бол бүтэхгүй юм байна гэж тайдаг маш олон хүмүүс байдаг. Тэгээ тэр болгонд шатаасаар аваад бас сэтгэл зүйд нөө сүр мэл үзүүлэх бах тийм. Тэгээд трейд хайчдаг байхгүй юу? Тэгэл угаасаа хайчин. Тэгээд тэрний яаж тийм одоо биш болох вэ гэх юм бол ерөнхийдөө сая яг миний хэлсэнчлэн бактест гэдэг зүйлийг хий, зах зээлийг хараад ширтээд ингээ ойлгох гэж хичээ. Тэгээд мэдээж мэдлэгээ давхар цаад мэдлэг бол сайжруулад за окей би ер нь одоо нэг гайгүй болсон юм байна гэсэн үедээ бол нэг фандинаас боллаар эхлээд тэгээд фандинааснаас тогтмол 3 сарын 3 удаа шүү. 3 сар биш 3 удаа ашиг татсан үедээ окей би бэлэн болсон байна гэдэг ойлголтыг бол заавал авах хэрэгтэй. Заавал би фандинааснаас 3 удаагийн таталт хийн. Мөнгөнд нь хамаагүй 3 удаа татгал юм бол би за одоо трейдинг замлаа эхлүүлье. Одоо яг болсон эхэлж болно л гэж зүйлэн дөө. Зөв. Нийжүүг бодлохоор яг тухайн үед эхэлж байхдаа фандаар эхэлсэн гэсэн үг юм байна те. Үгүй шүү дээ. Тухайн үед фанд гэж байдгүй байсан гэж хэлж. Тэгээ би FT мөнгөс таталт хийхтэй. Тийм шүү дээ. FT мөнгөс чинь таталт хийхдээ би одоо $200,000 данснаас таталт хийж байгаа байхгүй.
Яг нөгөө нэг одоо эргэлтийн цэг хийгээд босоод яг нэг ийм бүх асуудал шийдэгдээд ихсэн Тий, үе бол тий. пандас ихсэн юм байна Фандас шүү дээ. Тий. те. Зөв Би зөв. чинь ял хийдэг шантрах дээр тулцсан байгаа юм чи тэр чинь бүр. Мгм. За ер нь боли. Тэгээ за сүүлийнх шүү гэл. Өстө бүх юмаа нөөж байгаа л өстө гухаарж байгаа л тэгэл тэр чи хийсэл байгаа юм л та. Тэр дансаа тэр сүүлийн авсан тэр дансаа хэдэн сар хэдэн хоног одоо авч явж иж давсан бэ? 4 хоног. 4 хоногоо. Яг уу минимум 3 хоног болохоор 6 хоног л гэж хэлээ да. Аа. Би чинь фондын тэр чинь нөгөө бичлэг хийх гээд тэгээд за төлөвлөсөн байсан арилжаанууд байсан болохоор за бичлэг хийж байгаа юм чинь за би эндээс ингээд орчих гэсэн тэгээд бичлэгээ тэр ихийг бичиж авчаад нэг цагийн дараа типээрээ тэгээд авцсан. Тэгээ хоёр дахь нь бас би ерөөсө ганц позишнууд л нээсэн. Нэг позишн нэгээл бүх фондын дансыг авцсан. Зөв. Яг төлөвлөсөн арилжааныхаа дагавар бол те. Тэгэхээр тэр чинь яг нөгөө минимум хоног нь 3 хоног болохоор би үлдсэн хоногудаа бол зүгээр нөгөө позишн нэгээр клоусд хийчих байгаа байхгүй. Яг уу нэг л хагаал баг позишн те. Окей. За одоо ер нь нөгөө нэг нижүүгийн цуг яваад байгаа Millions Hub нь яг өөрийнх нь хаб гэсэн үг үү? Тийм 100 миний хаб. Би одоо санахтаа нэг 19 20 онд ч лөө 21 ч лөө хизээ үлээ Millions Hub-ын нэг юм стори нижүүгийнх дээр явдаг байсан юм. За тэгэнгүүт харчаад нөгөө мотын нэг юм ишслүүд хан дээр нь байдаг үлээ. Тийм хан дээр. Тэр үед харчаад нөгөө нэг мөнгөчин трейдерийг үүсгэсэн болов нижүү ингэ явж байгаа болов гэж гайхдаг л байлаа. Тийм. Хаб ерөнхийдөө явагдаад их олон жил болж байгаа. 20 би ч нөгөө full time болсон үедээ шууд хаб нэгэл гарчлаа юм л да. Тусдаа одоо нэг байр түрээслээл тэгэл тэндээ трейдээ хийгээл суугаал ингэ шийдэж байгаа юм чинь. Тэгэл явдаг байсан. Тэгээд би чинь мотын Telegram channel дээр бичиж байгаа айдиаг бичиж оруулдаг. За тэгээд тэнд байгаа тэр ишлүүд чинь бүгд миний ишлүүд тахгүй. Чиний шилдэг багш бол чиний сүүлийн лосс байх болно гэдэг ч юм уу те. Би энэ одоо мот дээр орж байгаа янз бүрийн арилжаатай холбоотой контентууд юмнуудыг бол би айлуулах нөгөө хүмүүс юм сураасаа гэсэн байдлаар нөгөө дизайнеруудаа маркетингийнхаа хүмүүстийг хилдэг, зөвлөдөг. Иймэрхүү контент оруулах юм бол хүмүүс бас тодорхой хэмжээний юм мэдээж авна шүү ч гэдэм үү. Тэр би дандаа одоо ч гэсэн миний мот дээр байдаг өөрөөр бол мэдээж трейдтэй холбоотой трейдерүүдэд юм яаж сурах уу, трейдерхэн өөрийнхөө трейдер хүнийхээ өнцгөөс маслуу иймэрхүү контентууд яаж хийх үү гэдэг талаас нь их айдиа хэлдэг. Тэгээд хаб чинь явагдаж байгаа Million Hub тэр чинь зүгээр л хаб гэдэг нэртэй байсан. Тэгж байгаа сая Million Hub албан ёсоор Million Hub гэдэг одоо нэг жил гаруй болж байна. Тэр хаб дээр байгаа хүмүүс нь одоо нижүүгийн сурагчт нь гэсэн үг юм уу? Цуг зүгээр ингээд нийлээд явсан найз нөхд нь гэсэн үг үү? Одоо мембрүүд л гэсэн үг те төлбөрлөлөд орж ирж байгаа мембрүүд л гэсэн. Түүнээс яг тэгж хичээл ороод тэгж нэгэндээ хуваалц одоо нижүү ингээ хичээл ороод бусдын сонсоо тийм бол байхгүй гэсэн үг үү? Бага. Орох үед ороод тэгэл. Би нөгөө ямар ч хүнд хичээл ордог байхгүй юу? Юу гэдэг. Нэг хүн жишээ надаас хичээл ороод сургалт ороод гэдэг нэг юм ороод явъя л та. Би тэр хүн нэг эхнээс нь заах цаг зав надаа байсан ч тэр миний хувьд бол тэр цагийг минь үнэлж дийлэхгүй байхгүй одоогийн байдлаар бол. Тэгээ би тэр хүн бүтэн цагаа гаргаад зарцуулаад тэр хүн надад төлбөр мөнгөний төлөө ингээд бүтэн тэр үнэлгээг бол үнэлж чадахгүй гэж бод. Тэгэхээр би сургалт гэж ордог. Basic бүх юмудаа сураад мэдчих. Нийт дээр үнэгүй байна. Мотивейтийн сайт руу ороод үнэгүй сургалт бүх юмаа үнэгүй мэдээд авчих. За тэгээд энэ олон мэдэж сурсан юмыг чинь би яаж бодит байдал дээр хэрхэн ашигладаг гэдгийг хэлж өгдөө. Типүүд гэсэн. Тэгээ одоо өөрийнхөө know how гэсэн үг шүү дээ. За иймэрхүү эрсдлийг ингэж барих, харилцааны төлөвлөгөө. За тэгэл live trading хийдэг. Тэд нар чинь тагаад явдаг. Тэрнээс би одоо юу гэдэг. За манай хаб төрж ирээд ийм чи сураад гарна ийм болно гэдэг бол энэ бол зүгээр худлаа амлалт. Тэгээ тэр хүн үнэхээр сайн хичээгүүл сайн сурч болно. Хичээхгүй зүгээр өөрөө ирээл маазарч байгаа л явуулаа маацраал явна шүү дээ. Тэгээ манайхтай чинь холбоотой манай чинь хамтардаг олон трейдерүүд байгаа. Бас тэд нар бол 7 хоног болгон лайвуудаа ордог. Зөвлөгөөлүүд дандаа ерөнхийдөө трейдинг зөвлөгөө, трейдинг сэтгэл зүй ордог. Тэгээ basic юмудаа мэдэхгүй байх юм бол тэрийг тусдаа ордог манай хоёр одоо багш гэж тусдаа тэр хоёр багш бол
суур юмыг бүгдийг зааж өгдөг. Түүний дараачаас бол би одоо зөвлөгөөнүүдөө өгдөг гэсэн уулзаад. Тэгэхгүй бол тэр хүн суур юмаа мэдэхгүй хүн байх юм бол миний ярьж байгаа юмыг тэр хүн ойлгох хэмжээнд хүрэхгүй байхгүй. Тэгэхээр тэрийг миний хэмжээнд ойлгох төвшөнд хүрүүлэхийн тулд манай энэ хоёр багш бол за иймэрхүү юмнуудыг суурна, ингэж явна шүү гэдэг ч юм уу. Үнэндээ зааж өгдөг гэсэн. Зөв. Тэгэхээр ер нь бол байгаа яг basic юм ойлгоцсон хүмүүстэй бол мэдлэгээ хуваалцаал хоорондоо яах вэ хүү гэж яриад те хамт хөгжөөл тэгэл явж байгаа гэсэн үг юм те. За одоо Millions Hub хэдэн хүнтэй байна одоогор? Бүрэлдэхүүн. Яг одоо актив байгаа нэг 40 гаруй юм болов. Зөв. Тэгээ яг бүгдээрээ Ослоод нэг газар сууж байгаа гэсэн үг үстэй те. Тий. За. Окей. За дараагийн асуулт нь ер нь бол асуултууд дуусчихин да. Ойрын зорилго ер нь холын мөрөөдөл ер нь одоо нэг хэдэн жилийн дараа өөрийгөө ер нь ямархуу амьдралтай болсон байна гэж төсөөлж байна. Ер нь трейдерээ ингээ замлаараа ингээ урагшлаад явах уу, өөр бизнес руу орно гэж бодож байна уу? За би одоо ингээд яг юмнуудаа зүгээр үнэн бодит ингээд хүмүүст хилээд ярихаар флекс амар pop болчих гээд байдаг хгүй юу? Ямар юм pop бацсан байж гэдэг юм уу? Худлаа, наач нь худлаа штэ. Нэтрээ зөндөл юм ярьж байгаа. Тэгээ одоо тэр болгоны эсрүүгцээд ингээд тахан чайшин гэж боддог. Тэгээд сүүлдээ энэ трейдерүүд юм юмтай бифэлцээд ийм байхч бүр дургу сонирхолтой болчиход байгаа. Би бол трейдинг бол дараачийн левелд Монголд авчрахын төлөө миний хийж байгаа бүх юм сэтгэл минь тийшээ гардаг. Яагаад гэвэл намайг 18 онд 17 онд энэ зүйлийг сураад явхад ийм газар байсан бол ямар гоё вэ гэж би гэртээ шинжэнгөө бак тест тэгээд сууж байхдаа мөрөөдлүүдэл биелүүлж байгаа. Тэ надтай хамт миний энэ хийдэг зүйлийг ойлголцоод олох үедээ баярлаж олоод алдах үедээ хамт алдаад ингээ явдаг хамт олон надад байгаасай. Намайг дэмждэг баг хамт олон гэж байдаг болоосай. Тэгээд энэ forex гэдэг зүйлийг үн төлбөргүй заагаад хүмүүс сурахчих нэг юм юмнууд ч байхгүй болов гэсэн. Тиймэрхүү яг тухайд байдаг л байсан баг. Гэхдээ тийм чанартайгаар ч юм уу тийм official төвшөнд бол байхгүй. Тэгэхээр байлуулах бүх юмыг юм чанарын дээд төвшөнд тавих гэж хичээдэг. Тийм болохоор ч одоо манай Million Hub бол Монголдоо олав байхгүй хэмжээнд бол hub баг гэж би бол зүгээр боддоо шүү. Дотроо энэ бол тэгнэ. Одоо юу гэдэг чинь чи зөвхөн манай hub дээр хүрээд суучих. Тэгэхэд манайх одоо компьютер setup бүх юмыг одоо чамд бол одоо өгнө. Таавчиг, уух, зүйлний аяга, мерч гэл бүх юмыг бол өгнө. Тэгээд яг хотын зорилго гэх юм бол би нэлээд олон бизнестэй угаасаа бизнес руугаа хийдэг хөрөнгө оруулалтуудыг эхэлсэн. Утасны кейс Монголдо хийж гаргаж байгаа шинэ брендинг гаргаж байгаа. Монголдо боулингийн газар одоо нэгж гин одоо 10 сард багтаад ашиглалтанд орчих байх. Home Plaza-гийн доор. За тэгээд хүүхдийн зууд уух юмны газар нээж байгаа. Хувцсны брендингтэй, маркетингийн эйженситэй, видео зураг авалтын институттэй ч гэдэм. Одоо бол би маш олон бизнестэй угаасаа явж байгаа. Тэгээд энэ бол зүгээр миний хөвийн хийгээд явж байгаа зүйлсүүд. Тэрнээс трейдтэй холбоотой. Миний зорилго бол би бизнес хийгээд тэгээ явах нь бол надад бол нэг хамаагүй зүгээр мэдээж уламжлалт энгийн хийдэг зүйлсүүд байх хэрэгтэй байх. Дан трейд хийгээд энэ арстаа хийгээд явахгүй байх гэж бодолтой болохоор угаасаа одооноос эртхэн хөрөнгө оруулалт юмнуудаа хийгээ явчихж байгаа. Тэгэхээр яг трейдтэй гол зорилго бол би одоо юу трейдийг хүн болгоныг үнгүү сураасаа гэсэн зорилготой. Чи үнэхээр сайн сурах юм бол үн төлбөргүй одоо сайн сурах тэр нөхцөлийг бүрдүүлэх. За тэгээд Монголдо трейдинг том экосистем үүсгэх бүр. Тэгээд Монголдо ч гэсэн ер нь Монголдо бол энэ бүгдийг үүсгэхэд болчих واخа гэсэн тийм багцсан сансан зүйлсүүд байгаа. Энийг одооноос эхнээс нь ахуулаад хийгээд явж байгаа. Тэгээд удахгүй хүмүүст угаасаа тэр 80-анда мэддэгдээд эхлэх байх. Тэгээд үүнтэй холбоотой миний гол зорилго бол ерөөсөө гадагшаа гарах, Монголд ашиг хийдэг, арилжаанд мөнгө олж чаддаг ийм залуучууд байдаг гэдгийг гадаадынханд мэдрүүлэх, Монголдо том трейд одоо дэлхийд од трейдеруудыг Монголдо хурж иж авчирч ийм ивент хийх тэр хүмүүстэйг танилцуулах энэ одоо Монгол гэдэг энэ 3 сая хүнтэй ийм хүмүүсээс арилжаа хийдэг хүмүүс байдэн шүү. Энэ дундаас ийм хүмүүс байдэн шүү. Би тэд ч гэсэн ялгаагүй чаддсан шүү. Гадагшаа гадаадын зах зээлд ингэж байж чадна гэдэгтээ ерөөсө та нартай дутаадах юм байхгүй шүү гэсэн л тийм
зорилго төлөөлөлтөй Монголын нэг трейдер л болох нь гол зорилго. Энэ бол хамгийн гол зорилго. Дэлхийд танигдах, дэлхийд намайг хүмүүс мэддэг болох, тий? Тэр л юм. Тийм болохоор энэ тогоон дундаа монголчууд хоорондоо хийрэлдээл, бифэлцээл ингээд тах одоо шаардлагагүй байхад гэсэн амар бодолтой байдаг шүү дээ. Зөв. Ер нь бол зорилго хүсэл мөрөөдөл нь бол трейд талтай. Гэхдээ бизнесээ бол солонгоруулаад ингээл явж байгаа юм байна тий. Тийм. Бизнес бол аль хийдэ ингээ хийгдээд энэ чинь явагдаж байгаа зүйлс нөө одоо бол трейдээс холбоотой би чинь одоо нөгөө манай энэ хапын слот чинь дандаа нэг очертой байдаг байхгүй юу? Хугацаанд дуусангад орох хүмүүс нь аль хэдийн нөгөө листэ өгсөн гэдэг дарааллын дагуу байдаг болохоор ачаалал аим өндөртэй. Тэгээд үүнтэй холбоотой e-hub буюу metaverse дээр би hub нээж байгаа бүр. Зөв. Тийм. Тэгээд үүнтэй холбоотой volume 3 буюу Монгол цоошин ийм том трейдерүүд хамтарсан ийм клуб хийгдэх ийм үйлчилгээнүүд. Тэгээ манай e-hub-ууд орсныхын төлөө маш олон ийм давуу талууд авах. Тэгээд хамгийн гоё нь cashback 100% буцаан олголт аавна. Одоо юу гэдэг юм. E-hub за maybe төлбөр нь хэд нэг доллар, тэд нэг $500, $1000-ын төлбөртэй тий. Тэгээд үүнд одоо холбоотой иймэрхүү юмнууд явна гэдгээр зарлаад за энэ нийт 6 сарын хугацаанд явагдаж дууслаа. 6 сарын дуусхын дараа cashback-а 100 буцаагаад ав. Төлбөрөө ав. За тэгээ төлбөрөө авахдаа ямар нөхцөлтэй юм? Мэдээж нөхцөл бол байгаа. Чи backtest хийгээд 60%-аас дээш win rate байх юм бол 100 cashback. Хэрвээ чиний win rate 60%-аас доош байх юм бол 50% cashback. Тэгээ чи тэр 6 сарын хугацаанд тэр бүх юм үн төлбөргүй live юу гэдэг бүх юм л үн төлбөргүй ор бүх юмаа сураад мэдээ дав. Тэгээд эцсийн өөрөө чи сайн сураад сайн байх юм бол мэдээ чи 60%-аас миний гол зорилго чинь л хүн ямар ч хүн 60%-аас дээш backtest 70%-аас дээш backtest хийх юм бол угаасаа л ашиг олдог гэж тэн дээр амар итгэдэг болохоор яг нэг тиймэрхүү шаардлага тавьчаад байгаа. Тэрнээс бол тийм одоо л тэрийг бас 100% шийдэж чадаагүй юм. 100% тийм шаардлагатай явах уу, шаардлагагүй явах уу. Ямар ч надад бол ялгаагүй л дээ. Зүгээр 6 сарын хугацаанд мэдээж тэр миний бүх лайвд оролцох мэдээж хаб дээрээ тодорхой цагууд дээр ирэх ингээл ганцаарчлан зөвлөгөөнүүд ярих ингээд багш нар видео коллууд хийж зөвлөгөө өгөх гэх маш олон юм юмнууд орцсон байгаа. Тэгээд ингэж их цаг хугацаа бид үн төлбөргүй шүү дээ. Зарцуулаад 6 сарын дараа чиний үр дүн шалгаад тэгээд чи үнэхээр гайгүй байх юм бол 100 cash out, эсвэл чи 60%-аас доош авах юм бол 50% cash back гэж юм. Үн төлбөргүй л айл болох юм хийх гээд тэмэл юм зорж байгаа. Ер нь бол тэр буцааж өгж байгаа cashback нь бол бусдын төлөө тий. Өөрийг нь урамшуулад тэтгээд байна гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээд нөгөөтгөрөө 6 сар сураад нөгөөтгөрөө буцааж авсан мянгаараа депо хийдэг ч юм уу, фандинаас аваад ярилцдаг юм тэр хүний өөрөө хөвөнө сонголт. Тэгээд яагаад явна уу? Энэ зүйлийг сураад явна уу, болно уу гэдэг шийдвэрээ тэр хүн дундаа өөрөө гаргаж явж болох байхгүй. Айгуу гоё зүйл хийх гэж байгаа юм байна да. Тэгвэл окей. За одоо хоёулаа болохоор Motforex-ийн талаар нэг хальт яриад. За тэгээ дараа нэг хоёр асуулт байна. Тэгээ ер нь дуусчихин да. Ер нь одоо Монголд баг хамгийн том нь Motforex баг тий. Тэгэхээр Motforex-ийн давуу тал нь юу юм? Одоо би ингээд сүүлийн үед хүмүүсийн одоо надад хэлж байгаа ойр хавийн хүмүүсээс хэлж байгаа нэг шалтгаан нь юу вэ гэхээр мотын сервер нэг хэсэг гацаад унаадсан. Эсвэл мот ашгаа өгдөг ч гэдэг юм уу. Тиймэрхүү нэг юм комплейнүүд хийлээд байгаа сонсогддог. Тэрэн дээр одоо яг хамгийн ойр байгаа үнэ нь юу юм чинь нэг тайлбар хэлээд хүмүүс тайлбарлаад өгчдөг. Би тэр ашиг татаж болохгүй байна. Сервер унаад байна. Иймэрхүү юмнууд яриад байгаа хүмүүс ойлгохгүй. Би бол ингэ болоод байгаа юм. Тэ? Би чинь өөрөө тэрийг чинь тестэлж байгаа хүн шүү дээ, ялгаагүй. Нэг хэрэглэгч тэ. Би тэрийг өөрөө ашиглаа явж байгаа. Тэгээд ерөөсөө анзаараад тэр комплейн ярьж байгаа хүмүүс нь анзаарах юм бол ерөөсөө $10, $20 депо хийсэн. Тэгээд нэг кредит 100% депозитоо нэмсэн. Тэргээр нэг фул маржин шахдаг ч гэдэм үү. Тэгээ нөгөөх нь шатдаг. Эсвэл янз бүрийн алдаанууд буюу одоо энэ 100 депозит эдрийг ашиглаж тийм алдаа гарч ирдэг хоо одоо юу гэдэг хоёр дансны хооронд янз бүрийн мөнгө шилжүүлээл ингээл 100-ийн нөгөө нэмэлт $50 хийх юм бол буцаад 50 орж ирдэг. Тиймэрхүү арга барилаар янз бүрийн хүмүүс манай монголчууд зөндөө юм уу туршиж үзнэ болохоос нь болохгүй баахад юмнууд. Тэгэнгүүт тэр юмнуудыг мэдчихдэг те ингэсэн байна. Нөхцөлийн гэрээнийг нь харуулдаг, ингэсэн байна. Гэ тэнгүүт
Тэр чинь бодит факттай явж байгаа зүйлс үү чи. Тэрнээс би баримттай тэнд мотод тийм баримттай бүх юм нь тэр чинь мета 5 гэдэг хүмүүс метаг мэдэхгүй байх шиг байна. Метагаас ашиглаж мэдхгүй болохоор хөрх мэдэхгүй. Мета руу ороо мета 5 гээд логийн та нар гараараа позишн нээсэн байна уу? Подоор арилжаанд орсон байна уу? Нэтээс компьютероор орсон байна уу? Аль IP-гаар орсон байна гэхэд бүх цаг минут секунд дойлоор нь метагаас датаг нь авчдаг байхгүй юу? Тэгэхээр энэ зүйл дээр ямар нэгэн комплейн яриад гаргаад байгаа хүмүүс бол асуудал хийсэн л гэсэн. Тэрнээс ямар нэг асуудал үүссэн ямар нэг. Тэрнээс яг одоо би яг өөрийнхөө жишээн дээр би ингээ аваад үзэхэд за би ингээ ашиг татхад минийх орж ирээд байна. Асуудалгүй байна. Ямар нэгэн одоо мэдээтэй үед янз бүрийн болоход гацхгүй байна. Асуудалгүй байна. Миний бүх нөхцөлийг хангаад байна. За надад зүгээр би чинь давхар нөгөө трейдер талаасаа л дандаа бодож мот дээр юмнууд хүмүүстэй ярилцаж инээтрэ гэж боддог болохоор тэгэнгүүт надад хамгийн ганц таалагдж байгаа би зүгээр өнөөдөр хийсэн ашигаа өнөөдөртөө авч байгаа нь би амар гоё. Би өнөөдөр $10,000 игээд би $10,000 би өнөөдөртөө данслага аваад би тэр мөнгөө үрдэх ч гэдэм үү хэрэглээндээ зарцуулаад явах тэр филинг бол би дахиж хаанаач тийм мэдрэмж авахгүй. Нэгт хоёрт би үүнтэйг холбоотой би татвар төлөхгүй дээ. Энэ дэр бол трейд хийж байгаа хүмүүс бол Монгол улсад ийм брокер нэгдсэн ашиг татаад аваад ингэ явж байхдаа зүгээр happy амьдрах хэрэгтэй хүмүүс байхгүй юу ууг нь. Тэгэхгүй бол одоо намайг тухайн үед байж чинь MJL for юу лээ ямар брокер ч үлээ. Тэг MJL MJL баха. Тийм байдаг байсан юм. Тэр чинь бол амар асуудалтай брокер. Тэгсэн чинь одоо яг албан ёсны юм бүр дэлхийд яригдах те дэлхийн хэрэгсэлтэй болоод эхэлсэн. Брокер нэгдсэн. Тэгээд ашиг нь өдөртөө ороод ирдэг болцсон. MJL чинь юу лээ нэг тэдэн саяас их хэмжээний мөнгө өдөр татахаар хонж мондог нэг тиймэрхүү асуудалтай. Тэгэхгүй энд бол ямар нэг асуудал алга. Тэгээд би үрж гин брокер ашиглаж гин ямар ч асуудал байхгүй нөгөө тэгээд татвар төлөхгүй байна. Чинь би одоо Ирландад өөр энэ тэнд байхад би Paperstone ашиглаа би яваад картлогоо гэж юм данслах хаад би 20% татвартаа төлнө. Одоо ашигийнхаа. Тэгэхэд ороноос хамаараа татварууд нь өөр. Тэгэхэд Монголд ашиг татхад ямар ч татвар төлөхгүй би 100% мөнгө авч гин. Энд бол амар юм сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэж би боддоо шүү дээ. Зөв. Мотын Витрав нь бол яг өдөртөө шууд данснаас оронд хийгдэж байгаа юм чи өдөртөө орчт юм байна те. 4-өөс хойш энэ манай Монголын нөгөө банкны системүүд нь юу вэ? Одоо юу гэдэг 4-өөс хойш чинь нөгөө 5-аас дээш гүлээ гардггүй шүү дээ. Тийм. Одоо шилжиж ордгоо ч гэдэм. Тиймэрхүү юмнуудаас хамаараад нэг хондог тэнгуут хүмүүс чинь өдөртөө орж ирэхгүй юм шиг юм. Тэгвэл тэр 4 цагаас өмнө зарлага гаргалтаа тий. 4 цагаас хойш өнгөрч зарлага гарчингууд тэр чинь их хэмжээний мөнгө татвал мэдээж орж ирэхгүй. $1,000 дотор бол өдөртөө бол асуудалгүй. Ерөөсөө л яг харилцахаар гүйлгээ хийж байгаа юм шиг. Тийм, энэ чинь тийм манай Монголын банкны систем юм чинь. Тэгээ 5 дахь өдөр хүмүүс чинь мөнгө татчихдаг. 5 дахьтаа орж ирсэнгүй амралтын өдөр. Энэ чинь манайхтай хамаагүй хүн. Манай Монгол банк амралтын 2 өдөр мөнгө шийдчихэхгүй, ажлын өдөр эхлэхээр шилжүүлдэг юм чинь яалтай билээ те. Тэр иймэрхүү комплейн гардаг, иймэрхүү жижиг асуудлууд гарч ирдэг. Энийг тэгэл манай монголчууд чинь нэг давс хожиртай ярьдаг хүмүүс шүү дээ. Тэгэл нөгөөтгөнд ороо яриад нэгэ суг гэсэн. Наа чинь худлаа суг хэвээр. Нэтэр ингээл ийм яриагаараа л явцдаг. Тэгэхээр одоо тэр бүхэнтэй эвлэрэл явахгүй бол тэгэл тэр болгоныг тоогоод яваад байх л. Зөв. За одоо ер нь сүүлийн асуулт байна. Одоо ингээд гадуур сошиалаар нэг үе бодох юм бол маш олон Telegram группүүд, Facebook ч байт юм уу, хувь хүмүүс ч байт юм уу. Айгүй олон тийм суугууд мэдээлэл өгдөг, сигнал өгдөг хүмүүс гараад иржээ. Тэгээд ер нь бол анх сурж байгаа хүмүүс бол их тэр группүүд дотор ингэж хорилдож, орж гарч холигтуулаад ингэ явж байгаа харагддаг. Тэгвэл энэ тал дээр Нижүүгийн бодол нь юу байдаг? Тэгээд анх сурж байгаа хүмүүсийн Telegram групп руу ч байт юм уу? Эсвэл одоо хувь хүмүүсээ дагахтаа юуг нь анхаарч харж одоо тэр хүнээ сонгож орох хэрэгтэй байт юм болоо. Одоо угаасаа л энэ Монгол орн чинь нөгөө залуу хүн амтай оронд ордон шүү дээ. Илүү залуучууд байдаг гэдэгтэй. Тэгэл мэдээж нь бол угаасаа зах зээлийн хуулийн дагуу мэдээж шинэ Telegram, шинэ channel, шинэ янз бүрийн юмнууд ингээд шинэ юмнууд гараал явна. Энэ бол угаасаа тодорхой. Тэгээд тэнд хүмүүс ороод төлбөр мөнгөнд төрж ороод алдаад ингээ явах нь тэр хүмүүсийн л өөрсдийнх нь фильтрлж чадах л байхгүй юу? Тэр хүмүүс тийм хүмүүс л одоо алддаг нэг суг гарын channel руу ороод за юуг нь ороод ингээ явчлаа гэж бодъё л та. Гэхдээ би ганц л юм. Дийлэнх тим юм явуулж байгаа хүмүүс бол
бүгд өөрсдөө мөнгө олдгоо тэр нэг сигналынхаа нэг авсан хідэн югаар нэг арилцаа хийж зогоодог л хүмүүс байгаа да. Ер нь дийлэнх шүү. Би бүгдийг нэхэхгүй. Дийлэнх нь бол сонголт хийдэг хүмүүсийн тийм байдیں۔ Би бол нэг тэн дээр юм ярихгүй. Тэгээд тэр хүн өөрөө тэрэндээ яваад фильтрлэх хэвгүй. Маас өөрөө тэрийг чинь фильтрлээд танигдтаа гараад ирнэ хүч. Танигдахгүй тэгвэл танигдахгүй чигрэлж явна гэж. Тэгэл нэг гарч ирэхгүй байсаргаал дарагцааргаал тэгэл байхгүй болол дуусна. Энэ бол угаасаа зах зээлийн хууль болохоор нэг тоохгүй. Тэглээч манай Монголд Telegram channel, live channel-ууд нь гадаадын зах зээлийн юг бодоход бол хамаагүй хямдхан байдаг. Тэнд орж байгаа хүмүүс бол юу бодох вөхөр тэр forex гэдэг энэ гоё зүйлийг сурах гадаа мэдэх гээд байна. Тэгээд үүнтэйгээ холбоотой яг тэ хөрөнгө оруулалт хийж ил гэж бодлоо. Би одоо жишээ нь Шифүгийн доор нэг юм хэлээ л дээ. Би Шифүгийн доор хамт нэг газар офслдог, хамт байдаг мөртлөө би Шифүгийн Telegram channel-ийн төлбөрийг би өөрөө цалингаасаа төлөөд ордог бодлоо. Тэгэхээр тэрийг зүгээр л өөрхөн энэ арилжаа гэдэг зүйл сурах гэдэг зүйлтэй хөрөнгө оруулалт хийж гин гэж харалтаа. Тэгэхгүй бол манай монголчууд чинь энэ сургаалт янз бүрийн юмэг амар юу гэж хардаг байхгүй. Энэ тэр зүйлийг өстой энэ хүн заагаал би сураал өстой энэ хүн шиг хийдэг болно, энэ хүн шиг олдог болно гэдэг үгүй шүү дээ. Зүгээр тэр зүйлийг мэдээд ав. Чи энийг хэрэгжүүлж чадхаар үгүй нь өөрөө 100 эцэстнэх шийдвэрийг чи өөрөө гаргана. Тэгэхээр ерөөхдөө бол зүгээр өөртөө хөрөнгө оруулалт хийж хүн болгон их сургуулийн төгсөөр мэргэжлэрээ ажиллаж явдггүй шүү дээ. Гэхдээ хүн болгон тэнд төлбөрөөдлөө явж идэг араас нь комплейн ярьдгүү те. Өө би сургуульд 20 хэдэн сая төлөвлөж би одоо өөр ажил хийж байна. Тэрийг анханасаа тэр хүн мэдсэн бол тэгээд тэр сургуулиасаа гараад ажиллаа хийгээд явах нь тэр хүний өөрийнх нь асуудал гэж би боддог байхгүй. Тэгэхээр одоо энэ олон Telegram channel-ууд янз бүрийн зөндөө нэгж байгаа би харж байгаа. Зөндөө юм яриад явчихдیں۔ Тэгээд би өөрсө тоодгүй зааж ийм хүн байж л байхтэй. Тэгээд нэг юм л орооцолтоод ингээд угаасаа л зах зээлийн хууль юм чи тэгээд танигдахгүй болол дуусах байлгүй гэсэн бодолтой. Танигдаад гараад ирвэл сайн л үз, гоё танилцаал ямар хүн байна гэдгийг хараал мэдээл болчихно. Танигдахгүй тэр жигтэй дэшээ гарч ирж үндихгүй байсараа дуусах тэгэл тэр үз тэ. Тэн дээр бол би нэг ерөөхдөө мас тийм гоё зөв сэтгэлгээтэй болоосой л гэж хүсэж байгаа. Тодорхой хэмжээний зүйлсийг хөрөнгө оруулалт ер нь хийдэг амьдралдаа ерөөхдөө хувьцаа хөрөнгө оруулалт хийж урт хугацаанд дардаг үр хоочтой үлдээдэг ерөөхдөө энэ янз бүрийн сургалт семинар энэ сэтгэл зүйн хичээлүүд энэ болгонд дайлуулах хамрагдаад тэрэнд нэг зарцуулсан төлбөрөө хүмүүс ч нэг араас нэг татлаад түтлээт юм шиг амар хэцүү үйдэн шүү дээ. Тэрэндээ биш Иймэрхүү юмыг би сурах гэж ингийн цаг хугацаа зарцуулсан байна. Энэ бол миний одоо оюундаа зарцуулсан хөдөлмөр байна тий. Тэгэж бодох хэрэгтэй л гэж боддог л та юм. Манай монголчуудын маас нь тийм биш. Тэгснээ ууж идэхдээ мөнгө хамаагүй зарцуулаад идэг. Янз бүрийн тоглолт үзэх юм бодолцож авах та. Гэхдээ яг үүндээ бодит оюуны хөрөнгө оруулалт хийхдээ амар хомос юм болов гэж бодоод идэг. Буруу эсвэл хөрөнгө оруулалтууд дандаа хийдэг ч гэдэг юм. За Нижүүгийн хувьд болохоор одоо Нижүүгийн жишээлбэл анхны багш нь мөнгөчин трейдер байсан ч юм уу. Тэгвэл Нижүү бас тийм яг анхнаас нь ингээд зааж зөвлөөд явж байгаа хажуудаа авж байгаа тийм дүү ч юм уу, шав ч юм уу тийм хүн байгаа юу? Надаа ч одоо 7-8 баг тийм хүмүүс байна. Би заагаа зөвлөө явж байгаа. Ер нь бол дүүнэр бол байгаа арилжаа сураад заагаа явж байгаа. Тэгэл аль болох тэдэртэй бол би ерөөсөө мөнгө төгрөг ерөөсөө ярьдгүй. Тэгэл сурах талаас нь л дандаа өгдөг. Би жишээ нь юу гэдэг нь тэрнээс яг хөө би бол нэг гайгүй сэтгэл гаргадаг л та хаяад нэг 200 мянган фондынаас авч өгдөг. Нэг 5,000 депо хийгээд өгчдөг ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмуд гаргадаг. Ер нь бол дүүнэр бол байгаа сайн болж байгаа дүүнэрч байгаа. Цойлоод ашигтаа ороод эхэлсэн ч хүмүүс байна одоо эхнээсээ. За тэгээд ер нь бол хийж байгаа Монголын одоо энэ хөрөнгөний зах зээл, санхүүгийн зах зээлд том зүйлүүд зориод хүсэл мөрөөдлийн дагуу явж байгаа Нижүүдээ баярлалаа. Тэгээд ирээдүйн хийж байгаа бүх ажлууд нь амжилттай болох болтугай. Тэгээд хоёулынх нь хийсэн ярианаас бас хүмүүс тодорхой хэмжээний мотивашн авах үедээ аваад хэрэгтэй зүйлүүдээ сураад тэгээ явах хаа гэж найдаж байна. Тэгээд цаг гаргаад манай подкастт орж ирсэн танд баярлалаа. Тэгээд сайхан. За баярлалаа. Тэгээд подкастт оролцсонд баярлалаа. Тэгээд бас адилхан хабын үйл ажиллагаа явуул тийм ээ. Өшөө гоё ингээд нэг тогоон дотор байгаа юм чи тэгээд өшөөгоос хөгжөөж явж байгаа залуучдах юм подкастт оролцоод яриагаа хуваалцаад сэтгэлтэй хуваалцаад намайг ийм мастыг миний энэ одоо үзэж бодож байгаа толгой дотор бодлыг минь ингээд бас нэг өөр нэг талаар нь харуулад ийм
юм хийж чадвал маш их баярлалаа. Тэгээд ажилд бас амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.